болохгүй. Яагаад? Энд манай тусгаж очин байна. Би тэр үнэ чи авах гэж ирсэн юм байна. Ойлгож байна уу? За. Та надад төр хүлээж. Би данжаатаа хэлээд тахыг. Ой. Би улсыг аюулаас сахин хамгаалах газрын төлөөлөгч Бөмбөхүү гэж хүн байна. Бид нар хаач нэвтрэх хэрэгтэй. Ойлгож байна уу? За, та тайван бай. Би төр хүлээж. Моёнтой амарч дарга. Би чамд хэлээд шүү дээ. Бид нар хаач олох хэрэгтэй юм гэж. Дарга. Та бүр ийшээ орж болохгүй. Чи би мэдчихээн. Би энэ үнэ чи авах гэж ирсэн. Та тайван бай. Дарга. Нүгүр Гадаа машин ирсэн юм. Бөмбөхөө. Хичээгүй бөмбөхөө. За зүг. Бөмбөхөө. Багшаа энэ муу хослон нь бүр муудчихээд энийг шатаваар салсан дээр баха. Тий. Бахуха. Чи намайг нэг дандан ахаа гэж хэлж том гэвсэхгүй юм аа. Багшаа л гээд бах юм. Лүдээ. Сурчсан болохоор ерөөсөө болохгүй. Нүглээ. Битгий хараад хэлээд бай. За багшаа. Ёёгм. Чи битгий үжирсэн мэд цорож угдсаад байгаа ч та наатан ямар чанга татдаг л үүдвэ хооён чинь. Дамтайха. Та өөрөө хараад хэлчихлээ. За. Бачиго энэ хорвоо дээр дамжин гэж миний нэг төрсөн ах байдаг. Би газар дээр ганц төрсөн дүүнэ гэд. Тэрийг нэг маан мэгзэм чэйдэлж байгаа юм атай гэж татаад байгаач. Олон дахин хэлээд байхдаар хэлээд гөвсчихдээ юм хоо. Одоо багшаа хоёлаа энэ нутгийнхантаа панц сэргэж нэг хэд гурав малтаа болноогаа. Тэгэлгүй дээ. Энэ гэрийн намайг хийсэн сомдогоо биш үү дээ. Тэг чи том доктой хүн байдаг шүү. Тугуултай үний туугаад ирнэ гэж үнлээ. Малтайж болноо хөө. Хөөс багшаа. Одоо би тэрийг хайж байгаа болов? Ийм хоол ирчихсэн болохоор олгоосоож өнгөрсөн байхаа даадаач. Хөөе. Тэгж хамаагүй гинэн сагсуурчуулахгүй. Олны газар авсуултай амаа хамхиж яв. Энд чинь аршаа усан дээр хүн адтай таарлаа дэмий юм ярьж гин алдгаа чи. Миний хэлснийг банг санд явна шүү. Болгоомжтой л байгаарай хөө. За багшаа. Багшаа.
би багийн дараа нацагдэрж гэдэг юм байна. За та нарыг энд суурсаар ирсэн гэж сонсоод уулзах гэж байна. Танд бичиг баримт байна уу? Аль аймаг өшөөний харьяа алдар нэр хэн гэдэг юм бэ? Аль аймаг өшөөний алдар нэр хэн гэдэг хүмүүс вэ? За би мотой үлдээ. Тэгээд оточ маань аршаан гүртэй гэж. Тэгээ эндхийн аршааныг нэрлээд танд энэс орнаас өгч үлгүй гэсэн болохоор 1-2 жилдээ энд байж аршаан гүртэж бие ялгаршуулъя гэж ирсэн юм аа. Би өгд содрогч өөрөөл бичиг номын ажил хийж гисэн. Энэ миний дөө пүр намайг дамжигдах намайг асарт ойлгохоор ирсэн юм да. Ашгүй дээ. Эрдэнэ намтай хүн ирнэ гэдэг сайн хэрэг. Таныг ер нь багийн хулагч болгоно байгаа. Та сонин бичиг уншаад түүнийгээ ардуудад суслаад байж чадна да. Төрдөө зүтгэх гэсэн бодол байлгүй яах. Гэхдээ одоохондоо миний бие жоох барагтай байна. Явандаа аршаа усүртэй. Ялаш сайжраад ирвэл болох байлгүй дээ. Манай баян агт сум хөвсгөлөөс тасраад болгон аймагт шилжиж ирсэн. За дарга албан тушаалтны хөдөлгөөн шилжилт их л байна. За ужигнаантай л байна. За ер нь уугуул нутгийг хаанах бай. Оо би хүрээнд төрж өссөн хүн. Уугуул нутаг дорнод. Тэгтээ тэндээс баг хүн ажил танихгүй шуул. Ийм л үнтэй. Хүрээнд төрж өссөн бол аргагүй. За таныг би багтаа бүртгэж авлаа. За. Таныг хэдэн малтай болох бодолтой байгааг сондогоо хэлсэн үнэн үү? Тий. Энэ сайлгаан цэвэргүнэ цоо хэдэн богтой бол юу гэж сондогоо маймаа хэлчихсэн юм. Тэгвэл та малтай болвол даанслуулаад тэгээ нутаг үлчээр хаана байхаа заалган зөвшөөрөл авна. За таныг харахад тогтоо томоотой хүн байна. Нутгийн ард иргэдтэй элдүү гэрээгүй юутай нэртэй байна үстэй. За тэгэлгүй дээ. Антахтуутай. Болоод байж болно. За ингээд би мөртөө доо. Миний хөрдөг мөрдөлч. Чиочог бол ахын хэцүүдэг гэж. Намайг ингээд сэжигтэнд хоол зөөдгийг мэдвэл яхаа ч мэдж байгаа юм. Чи юу бодож байгаа юм? Нөхрийг бодож хаад ахыг оруулаад уулна гана. Аяар гин. Хан хүртэл сонсдог болсон цаг шүү дээ. Яг ингэ сонсч илээ. Тэгж ярьж болохгүй төлөө. Ухаантайхан шиг хөдөлж байгаа ахыгаа аврахаа бодлоо. Өөр яах? Ерөөсөө огт өмслөө хэрэг гэдгийг бичээд дэшээлгэж. Тэхүү. Тэр бүтэхгүй. Тэгээ бүтгүүгээд хий хоос мөрөдө зүгээр суугаад ах юм уу? Монголчууд бид нар чинь амд нүгэд аханд үстэй, өрөвч зөөлнөр хамт өөр нэнгүү улс эзтэй. Ланцын нэг гэр бүлийн 2 хүн хэрэг татчихад байхад арай өөрөөр хандах байлгүй. Монголын нэртэй төртэй өч төчнөө хүнийг яаж харааж байгаа юм? Хойл ерөөсөө өрөвлөгч.
Жанжныг өвчний улмаас өөд болсон гэдэг энэ үнэн үү? За та мэдэхгүй. Үгүй ч болов гэж би сэжгэлдэг. Яагаад? Сүхбаатарыг зөвхөн ханаа төрснийхэн төлөө гэрт нь хорчихсан юм шүү дээ. Сүхбаатар руу тэгээд ердөө ганцхан хүн л орно. Энэ нь элбэг дорж ирэн чино. Ирэн чино нэр нь комментэрний зөвлөх боловч нийтэр дээр тагнуулч байсан. Энийг би мэдлгүй яах вэ? Сайн мэд. Тэгэхээр та элбэг дорж Ринчиног Жанжныг хорлсон гэх гээд байна. Тэл залуухан. Би хаасайтай Сүхбаатарыг ханиаднаас болоод өглөөхэд хүн үнэмшгүй. Ингээд бодохоор элбэг дорж ирэн чинод орсон. Гэхдээ Жанжныг хорлогдож байхад нь иргэн тойрных нь найз нөхөд мэдсэн бол яагаад Ринчиныг холдуулаагүй? Тэр чинь их салтай бүрээд. Ардын засаг дөнгөж үүсч чадж байхад л ардын засгийн зөвлөх гээд өөртөө ихээ нэг хүнд хүлээж гисэн байгаа юм да. Тэр үтгээл бүх цэргийн зөвлөх дарга гээд нэр хүнтэй алуун тушаалыг өөртөө бас авчихсан байсан юм шүү дээ. Дотоодыг хамгаалах газрыг байгуулад тэрнийхээ үйл ажиллагааг өөрөө хянж байсан юм шүү дээ. Жанжны өхлийн тухай Орос Монгол эмчнэр шинжилгээ хийсэн дүгнэлтийг олж үзсэн л дээ. Тэрэн дээр өвчний улмаас нас орсон л гэсэн мэл. Хордуулсан байж магадгүй гэсэн шалтгааныг 1923 дугаар оны 4 дугаар сард Чит хотод дахин шинжилгээнд оруулахад хордуулсан байж гараагүй л гээд байгаа юм да. Комментэрнийхэн өөрсдөө хордуулсан юм чинь яаж хор илэрхийд? Ер нь 14 жилийн өмнө болсон энэ өвлийн талаар сайн мөрдгөл хэрэгтэй байна. Багын минь анднайз чулууны минь хүү болохоор би баах юм борчихлаа. Цаг төр ямар байгааг та нөөснөө мэдж байгаа юм байгаа шүү дээ. За урам орох шинжтэй шүү хөө. Материалууд олдсон да. Гэвчлөө би ер нь ном бичнэ гэж хөөрчөглөж байснаас энэ цуглуулсан материалаараа ном бичүүл яадаг бол. Тэгээ тэр номыг чинь хин хизээ хэвлэх.